Сүүлийн 2-3 сар Facebook оронгуул алдар бүжингээд хайрын тухай юм шиг, хагцлын тухай юм шиг уйлж унтсан киноны хэсгүүд гарч ирээд байсан да. Сүүлдээ тэр нь дахин гарч ирээд байхаар киног нь үзмээр юм шиг санагдаад эхэлж байсан уу? Эсвэл гэртээ нэг шинэ хивс авъя даа гэд Facebook-ээс хайж үзтэл маргаашнаас нь эхлээд хашаач харсан хивсний зар пост дүүрэн гарч ирээд байгааз энэ бол сошиал алгоритмын үр дүн. Сошиал медиагийн алгоритм гэдэг нь таны өдөр бүр ашигладаг Facebook, Instagram, TikTok зэрэг платформуд дээр ямар төрлийн контент гарч ирэхийг шийддэг эренбэлдэг ухаалаг систем юм. Энэ систем таны сонирхол, үйлдэл, оролцоог шинжилж, танд хамгийн тохирох, хамгийн анхаарал татгууц контентыг гаргаж ирдэг. 2025 онд хийгдсэн судалгаагаар сошиал медиагийн алгоритм хамгийн их нөлөө үзүүлдэг хүчин зүйлсийг нэгдүгээрт харах хугацаа буюу dwell time оржээ. Өөрөөр хэлбэл та нэг бичлэг, зураг, эсвэл нийтлэлийг хэн удаан үзэж анхаарлаа төвлөрүүлж байна вэ гэдгээс шалтгаална гэсэн үг. Та нэг удаа сонирхоод зодооны бичлэг үзэж эхлэе гэж бодоход алгоритм таныг энэ хүн чинь иймэрхүү юмд дуртай юм байна гэж ойлгоод цаашаагаа яг иймэрхүү төрлийн бичлэгнүүд танд санал болгох магадлал нэмэгддэг. Тэгээд л фид чинь цаашаагаа хэрүүл тэмцэл, ховж, дуулаан шүгэнаар дүүрчихдэг байна. Алгоритмын нэг сөрөг тал нь мэдээллийн хөөс буюу фильтр бабл гэх үзэгдэл. Энэ нь алгоритм зөвхөн таны сонирхдог, нэмждэг, итгэдэг мэдээллийг л харуулж эсрэг байр суурийг алга болгодог үзэгдэл юм. Үр дүнд нь хүмүүс нэг талын мэдээлэлд итгэж нийгэмд туйлшрал үүсдэг. Жишээ нь 2020 оны Америкийн нэгдсэн улсын сонгуулийн үеэр Facebook-ийн хэрэглэгчдийн 64% нь зөвхөн тэдний үзэл бодолд нийцсэн улс төрийн контент л гарч ирж байсан гэж MIT Technology Review мэдээлсэн байна. Мөн уур, айдас, зэвүүцэл төрүүлсэн мэдээлэл үнэн мэдээллээс илүү хурдан тархдаг гэх судалгаа бий. Зарим этгээд энэ төрлийн мэдээллийг зориудаар тархаж хэрэглэгчдийг фильтр баблд оруулж бодит байдлаас холдуулдаг. Энэ баблд орохгүй тулд үзэж байгаа контентоо шүүн тунгааж олон их сурвалжаас мэдээлэл авч сэтгэл хөдлөлтөд автахгүй байх нь чухал. Үнэн баримттай их сурвалжуудыг дагаж чанартай контентуудыг зүгээр л үзээд өнгөрөх биш, лайк дарж, комент бичиж engage үүсгэн бусдад түгээх нь бидний хийж чадах хамгийн үр дүнтэй арга. Харин худал хуурмаг зөвхөн хандлтын төлөөх ашиггүй контентыг аль болох халахсаж хуваалцахгүй байх нь тэдгээрээс холдох хамгийн зөв сонголт юм. Та энэ бичлэгийг үзэж дуусаад лайк дарж, шеэр хийх юм бол дараагийн удаа таны ньюс фид дээр илүү сонирхолтой мэдээллүүд гарч ирэх болно. Дараа уулзтлаа баяртай.